За хожигдсан багийн финал юм уу? Шуудан дэс өөхний үеэр гараад ирсэн доороос. За дээрээс унжсэн баг Knights баг. За энэ хоёрын ялсан нь гранд финалд Champ багт тоглоно. За тим нэгэн зүгээс Inoki T-ний бааж байгаа. Тим хоёрын зүгээс Tasker Undyne бандаад нэгээрээ Warlock пиксэн. За тим нэгэн зүгээс харин Alchemist-ийг нэгээрээ пиклээд хоёр дахь пик гээд хоёр пик хийн. Хоёр дахь пикээр харин юу болж ирэх юм. За Petlod орж ирсэн. За тим хоёрын зүгээс улсаа хоёр дахь пиклээд Omnig бандаж өгсөн 3 дээр. Тим нэг Barathon бандаж өгч байгаа бол тим 2 XR бандсан. За тим нэгээс XR сүүлийн банга хийж Shaman-ыг оруулж ирж байна. За тим 2-ын зүгээс харин 3 дахь пик хийн Abaddon-ыг оруулж ирж байна. За тэгэхээр тим нэгийн 4 дахь пик болж ирнэ одоо энэ дээр. За бэлцийн байдлаас Bristol-ыг оруулж ирж байгаа бол тим 2-ын 4 дахь пик одоо орж ирнэ. Тим 2-ын зүгээс одоо Carry Water орж ирээгүй гэж харагдаад байна. За Viper аваад өгсөн. За тим нэгийн хувьд Alchemist голоор явж байна. Bristol дээгүүр явах юм болов Shaman доогоо соло явах гэж байгаа юм байна. Petlod дээгүүр Bristol дээг явах юм шиг байна. За тим 2-ын хувьд за улсаа явуулж байсан гол юм. Тэг бус нь хаагаар явах нь тодорхойг байгаа тийм яг одоо. За тим нэгээс What за Alchi нэг What тэгтээ дахиад аваагүй. Тим нэгээс за дахиад аваагүй гарч иж тоглож байдаг. За тим 2-оос Dotling бонтыг авч бол тим нэг Dotling бонтыг шууд Alchi яваа 500 голд хийж таарна. За тийм шүү 500 гол. Тэгтээ дахиагүй. За гол мэдээж улсаа ингээд яваа. За Alchi-г бол улсаа даунлоод тоглож бах. Яг цохилцох юм бол хамаагүй л сайн цохиучаас. За Dotling 3 харин хин яаж явах юм мэдэхгүй. За Viper-ыг үлдээгээд Warlock Abaddon хоёрын дээшээ шууд TP дасж байгаа. Bristol Petlod-тэй. За Bristol Petlod бол мэдээж илүү явна. Warlock Abaddon. Гэхдээ Bristol Petlod тэр хоёр скиллний эсрэг Abaddon Warlock хоёр цус нөхдөг баатар бас гоё явахаар юм байна. Хангалттай явчихаар юм байна. За доор Viper Shaman нэгээрээ гоё спамж тоглох юм бол муу адил явчихна. За тэгэхээр Кот бол ер нь аль аль нь үзээтэй баатууд явчлаа гэж харж байна. За улсаа ерөнхийдөө за Alchemist нэгээ тавингууд нь улсаа нэгээс нь гарч ирээд наан зогсоод байгаа тийм. За Viper шууд том эслүүс хийх юм байна. Том эслүүс хийх гээд юу авцсан? 3 юм авцсан байна. Shaman-ы өчүүд улаан готлоод Arcan босоход нэгээд спамж тоглох бах. За Abaddon-ы хувь сүүлэнг авах бах. Warlock-ийн хувьд бас муу айдын сүүлэнг авах юм байна. Petlod-д улаан готлоо авцсан Vanguard-ийн push shield-тэй. Тэгэхээр Arcan Vanguard юм байна. За сүүлж Bristol-ийн хувьд бол Tranquil Burst авч тоглох баха. За Alchi-гийн хувьд Qualin Blade Furman Shield-тэй. За тэгээд харин нэгээр ямар айтем авах гэсэн нь тодорхойгүй. За улсаа руугаа аваад шууд 7 level болсон. Alchi 5 levelтэй. Тэгээд ignition аваад хүрээлж чам. За энд Alchi мөнгө нь 1400-тэй тэгсэн хэвээр готлгүй байгаад идэг. Яг улсаа энэ үед готлгүй юм байна. За Dotling бонтыг улсаа авчиж чинь. Тэгэхээр Dotling рүүнийг за Bristol хайстагаа шууд ирсэн кило орлого хийх гэ. За тэгтээ мэдээж 2 хийлдэг баатаа шүү дээ. Хийлдэхэд хэцүү хэцүү. За улсаа гол бүр 8 level хүрээд тэглээ.
Westless Viper. Энэ 5 Westless Viper маш гоё зөгтөг. Нэмэлт цохилтыг ч сайн нэмэн Armor-ч дайжгүй юм чинь. Тэгээ mana нөхчдөг, цэргүүдтэй бас Armor өгчдөг. Тэгээ cost илүү өгчдөг гэсэн. За Shaman 6 level хүрээгүүд бол Viper-ыг solo kill хийж чадахгүй. Тэрийг анзаараад Viper ингэ шууд гүйж хийж байгаа нь маш зөв. За уусаа цэрэгтэйгээ хамт шууд альчигийн бас гүйсэн. За энд харанхуулаад өгсөн. За альчи шидэж чадлаггүй өөрөө станцсан. Тэнгүүд уусаа дивсэж яагаад. За одоо далчиж байгаа байна. За яг энүүхэн зайд модны ад нуугтаад харанхуулсан. За одоо харин дахиагүй тоглолцсон. Тим нэгэн зүгээс. За энэ Viper төрүүлж 6 хүрээд Shaman-ыг нь 6 хүрээс нугаад өгсөн. Маш гоё тоглож байна. Viper. За Shaman-ыг нь одоо альчи хараа. Дахиагаа авалгүй юу ч. За Shaman хараа авч байгаа. За альчигийн хувьд готлоо авсан. За энэ хоолд нь усаа гүйдэг готолтой болчихжээ. За одоо энэ цэнэглээд бол шийдсэн. Альчи улаан готлоо авч усаа өөдөөс нь гүйдэг готолтойгоо шууд таавал нь орж ирэх гэж үзэж байна. Анктай учраас айхгүй багш байна. За Shaman харин энэ удаа Аркантай готлоо нэлээ хожуу авч байгаа учраас нэгээ спамтахаар одоо ингээд скил нь дутаад ногоо тавиад киллэх боломжгүй болчиход байна. Viper өөдөөс. За альчиг бол бүр ослох хэлэхгүй байна. За дээр харин Pit Bristol 2 харин Abaddon-ыг унагчиж байгаа юм байна. За тэгээд Bristol-ийн өөдөөс тоглож байгаа хүмүүс Magic Stick авч тоглох хэрэгтэй байдаг. За одоогийн байдлаар team 2-ын зүгээс Magic Stick авсан баатар байхгүй. Ялангуяа lane дээр цуг явж байгаа хүмүүс заавал Magic Stick авах хэрэгтэй. Тэгмээ дээдлийн 2-ын нэг нь ч Magic Stick аваагүй л байсаа л байна. За энэ Watt-ийн мэдээлэлд усаа дээшээ явж байгааг бол хаасан байх. Хоёроо постол дарах гэж байгаа юм шиг байна. За тэнгүү шууд голион буулгаад модыг нь байхгүй болгоод өстэй тэгээд Pitlod бол TP даасан. Гэхдээ амжаагүй энэ. Beast TP-с энэ харин Abaddon юунд унах гэж байна? Унах гэж байна. За Watt-ийн мэдээлэл дээр усаа явсан ч гэсэн ухахад дэндүү хожимдсан байсан учраас TP дааж юм гэж харлаа. За доороос Invisible руу авсан. За Alchemist-ийн эхний айтем бол Lotad юм байна ямар ч байсан. За усаагийн анкын хугацаа дууссан байна. Доор Viper Shaman-ээс бас гоё тоглоо. За ямар ч гэсэн Shaman Arcana бол хийсэн. Гэхдээ нэгээр спамсан ч гэсэн Viper бөгжтөө учраас тусаа төтөг нөхчөөд байна. Shaman-ы хэсэг бас Magic Stick авч тоглол гоё зохино. Дээдлээ Magic Stick авахгүй байсан. Тэр Magic Stick байсан бол өөдөө 17 болсон байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн хоёр хэлдэг Water ингээд энэ хоёр даблаа за голд даагд авцсан улсан юм байна. Альчиг шууд даагж шоолж ирээд унагсан байх. За дээрээс дабл руу наваад хойно хоёр цаанаас хоёр зэрэг дагуулад ширлээд явсан. Тэр хооронд нь харин Abaddon Pit-ийг бол шууд хөөж явсараад унагчиж байгаа юм байна. Bristol одоо нэгэнд өнгөрсөн гээл зүтгэж байгаа бах та. Зүтгэснээрээ шууд таавал зүтгэх байсан ба тий. За усаа ямар ч байсан дааграа авчиж байгаа юм байна. За Pit таавал бууж ясаа усаа шууд бууж ясныг оноогч байгаа харагдчихэв. Pit-ийг шууд оноогч юм. За тэгээ гол руу явсан. За голоос явсныг мэдээд альчид доотлын өндөр бас бонтойгоо авчиж байгаа юм байна. Дажгүй бонтой авчлаа. За энэ хооронд Bristol доор исэн Shaman-ыг тусламж үзүүлээд ерөнхийдөө доор шууд team нэгэн зүгээс чиглэлтэй эхэлъя л гэж байгаа болтой. Тэгсэн ч гэсэн Viper могон дээр нь одоо Bristol-ыг шууд талц ноол энэ хооронд нь Shaman-ыг
Усаагаас ч шууд унахчихлаа. Шаман маанаагүй байсан юм болоо да. За тэгээд нэг голом бууж ирээд гүг үзэг өгчлөө. Шаман усаа олж зөхөд ямар нэг скилүүд даасангүй. Голомо өдөртгөө юм байна да. Маш том скил өгнө. За усаа голуугаа хэлсэн. Чимээс зөрүүд дийшсэн. За Абадоны үед аккаунт тоглолоос одоо сүүлийн авах чинь алчимс лотер бол авчиж байгаа юм байна. Шамаа Ваасынтэй хоёулыг нь аваад аккаунт готлоо. Бэрс Транкултай бөөгчтэй. Пилотын үед аккаунт готлолтой. Варлок аккаунт готлолтой. Viper Vanguard готлолтой болцсон. За усаа 2 дахь лого авч. За усаа бааша аваад дахин Invincible руу аваад. Багийнхнаа одоо аккаунт болох байлгүй. 23 тойроод ирсэн. Хараагүй. Шүн учраас вишн багтай. За одоо энд хаасан. За цэргийн түрээд л ороод ирэл гэж байгаа байх. Энд нь хараа зогсчихдээ. За доотлын гууд дай ихэн тодорхой болсон. За усаа дээр аккаунт олчихсан. Хинлүү нөх юм бол хайраа. За фатал дооч гэж. За энэс үйл нь дууссан. За бирюслийг шууд оруулах чинь. Шаманы үед ганц хексэл тааж амжлаа. Дахиад 3 дараа бол дарахаа л гэж харагдсан. За голом бол унах шаардлагагүй юм байна. Битийг гүйцэлсэн. За ерөнхийдөө амархан дайна аваад кодлект уусч байна. За тэр хоол доо ливлэг авч байгаа. Тэгээд альчи дээр Viper буучж байгаа юм байна. Ливлэг алдахгүй гээд. За бүр динайлахаар хэмжээнд бол доотлоо. Дээдл ливлэг эсч байгаа. За ингээд ливлэг динайлч чам байна. Доор 3-ын надлаа тавыг нь аваад дээдлийн таваараа динайлчлаа. За усаа хассан юм шиг байна. Шууд олсон. За хекссэн мэдээж. Бариад өгсөн. За бүр моо тавьж байсан чинь Абадон 2 өгөөд Шаманы 3-ыг шууд таслаад өгсөн. Усаа дэвсэлтэй эхний дэвсэлтийг алдаж байна. За тэгтээ анктай. За анкасаа босоод ирсэн. Абадоны 2-ыг өмсч байгаа. Болигээд ухарч байгаа юм байна. За яг даагасцсан. Абадон харин тэнд уунсаа. За ямар ч үсэн айдалт нэг хаа. Анка бас үүсэн тим 2. Тэгэхээр ерөнхийдөө тим 1-ээс 2 килийн хацаатай хайчлаа гэсэн. За тэгтээ усаа 3-ын гол шууд олгож байгаа юм байна. Ороод питийг нь нуунгачлаа. Фатал араас орж ирсэн. Бирслийг нь зодж байгаа. За байсан. Яа ингээд энэ гурав ерөнхийдөө яг жижиг зогсооч станку 3 баатар учраас асуудалгүй олж ирээд ганц бэстик скилтэй баатыг зодод олчихлаа. За бирс лото Vanguard аваагүй байгаа. Шаман одоор адилхан байна. За харагдах юм бол нөгөө усаа дахиад шууд л олж ирнэ. За шууд болсон. Ороод бирс л болсон. Шаман хекс ч өгөөд байсан. За тэг байстгаа болиулч эсвэл ийм хосонд дуусч. Тэнгүүд петлот хойно постло буунгууд нь хойтлын үнэ. Усаа ална гэж чинь. Viper харин бирслөө ороо. За тэгтээ бирслөө унгаад өгчлөө. Шаман эцсийн мөчд байж өгөөд. Усаанд петлотын унгаад өгсөн. Viper-ыг нь харин Шаман альчи 2 унгахчихлаа. За тэд хойно постло буусан учраас усаа хойтлын баатарлаагаа зүтгэж чам байна. Тэгээ Viper зүтгсэн чигээр явсаар ямар ч бас бирслийг бол бас унгахчих чинь. За голум доотлын дээр нөгөө саяны дээр муу адил унсангүй. За 18 метрт Abyssal-тай болсон. Одоо Abyssal дараа шууд тустайгаар зодохоор болчлоо одоо. Одоо нөхцөл.
За шууд шаманыг унах. Шаман гинэ. Алчимистик унахчлаа. Шаман хексэд даасан ч котубалтай даалаа. Гэтэ онсныхан дараа хекс даа гэж байгаа харагдсан. Цөөхөн цохоод гэс унахчаад байна. За тийм хоёрын зүгээс голын левелээр авчия гэж байна. За харагдах юм бол уусаа шууд ороод байгаа учраас одоо ингээд харагдах хэмжээнд хүртэл ойртохгүй. Тийм нэгэн зүгээс. За таавар багаараа тэжтэй тааврын мөнгө аваад буцаад ухсан. Ухсан биш дээдлийн левел 2-ыг нь авъя гэж байна. Энд ваац зоод өгчөж. Дээдлийг нь харж байгаа. За тийм нэгэн зүгээс одоогийн байд. За альчид доминат нэмсэн. За шаман гөтө кост нэмсэн. За тэгээд бус найт нэмээгүй байна. За вайпер яашаа нэмсэн. Абатон мека авчиж байгаа юм өөртөө. За усагийн хувьд за абатон энэ дахиад нэмэлтээр өндөлгөлтөөр ваац зоогод өгсөн. Усаа харж байгаа байх. Хинлүү байх юм бол за шаман дээр абисил өгөө шаманыг шууд унахсан. Шаманаас ч ойрхон л юм чинь да. Тийм хайвд гэдэг чинь. За одоо усаа дагнаа шууд дахиж орж ирэх байх. За вайп талсан доо орчиж байна. Алчин нэг өгөөд петлот нэгэ өгчхөөр ингээд ямар ч цэвүүдэн дуусаад хамгаалчих чинь. За энэ цэнтэй тавьж байгаа ваатын шууд устгасан. За усаа дээрээс illusion гэн аваад өөрөө дахиад хоёроо дараад алчин өгөөд орохоо шийдэж байна. Алчидад авьсэл өгөөд за яваасаас нэг зохилт үлдээд чи лото дараа шаман нээсчихсэн. Шаман байж чад алчид сэргэж байгаа нэмээд өгсөн. За улсаа унсан. Улсаа шууд 1100 төгрөг авсан. За бэлэслийн вангад явуулчихсан. За болсон. Алчидад нэг зохилт үлдсэн. Багийнх нь маш гоё ийж таасан. За аганима авцсан бодлоо гэн. Вайпер вангад яаш. Томас тустай. За доо мэдэрч тийпүүд авсан чи яагаад батан болиулж таарах байх. За усаагаас ямар нэг за энэ дабл угаасч чам. Усаа голын дээр нэгдэг типэд дабл нь заахгүй байна. Доон гараагүй учраас. Одоо харин притик хаасан за альчаараа 10 болсон байж байгаа нь цэнэглээ гарч ирэх шууд онсон. Хоёроор л онцож байгаа юм байна. Нөгөө хоёр нь ирээгүй байлаа. За усаар байгаа үлээсэн. За рон гараагүй учраас юмсыг л өгөн хаана юм бэ? За род бейс аваад яг буцаа гасан ч юм аа. За ultimate толгой чи линкээ авах юм байна. Яа тэгэхээр шаманаас хэлсэн. За ингэ гоотх авч чистер байгаа. За вайп чист авах. За ингэ ангитай чистер хоёр голтой. Саага шавслус. Ангитай вайп ката бутон. Нөгөө талаас лото доминатортай альчи. Вангод санч транкултэй байсан. Гост аркада хурдтай шаман. Петлот вангод аркада хурдтай. За доон гарч ирэх. Тийм хоёр хайр. За шууд битгий хараад усаа ороод. За одоо дуунахсан шаман ирээгүй байсан. Альчид цэнгэлж байгаад усаараа шийдсэн. Рогоо тавьсан. Дахиад голиом ус альчид тэнд хашигдаад байгаад байна. Усгийн хексэн дуусч босч ирээд шаманыгаа үгүй альчигаа өсөл өгөө за одоо дуунах чинь за баталцсан ямар ч байсан. Дахиад өсөж өгөөд алчи
Уусаа шамаан л үзүүлсэн. За болчих юм. Тэгэхээр хоёроо тассан юм уу ч гэсэн. За фаталсан байсан учраас шамаан онж байна. За ингэж бодлоос балок болсон. За энэ бийс л шууд олох байх л та. Хоёр гол. Тэгээ аботон бас төгссөн юм гэж бодож байгаа. Одоо мекан бодлоо мекан бодлоо. Харагдахгүй юм болов. Харагдчихлаа надад. Баггүй за битүү байна осч. Шууд олсон. За ингээд хоёр голын хугацаад болсон. Одоо сентрийг за энэ вайпер эслэстгүй нууд байгаас харж байсан. За 2-5-ын хоолтой эслэг байсан явсан. Одоо тэр ирэхгүй юм шиг байна. За уусаа зүг өөрөө хэцүү гарчлаа. За одоо өлтөө уншиж байгаа. Усагийн хонцсон нэг удаа өөрийгөө таавс цогтолоод өөртөө хоёроо аваад голын дээр нэг унаад гэсэн нөгөө талаас битлүүд байх учраас скилгүй. За хэд голоор сонсон. За дахиад битлүүд хаагдсан шууд болсон. Шаман энэ хол байгаа тийм. Ясныхан дагаад скил. За ямар ч хэсэн байсан. Тэр уусан ангтай учраас шаман өөртөө гост тасан. Гост нь айлаагүй шүү. Зөндөө зарлаад ирсэн.